Зүүн зүүнний тэртэгээс үүдэн тал нутагт таан 5 шуумадан өсгөн үржүүлж нүүдэлэн амьдарч ирсэн монголчууд маань амжиргааны ариун баялаг ухаан туршлагатай ард түмэн билээ. 5 хошуумалан өсгөн үржүүлж хахир цагийн хатууг өөрийгөө умартан хэдэн малаан л гэж үйдэг малчин ардууд нутаг нутгийн ёс заншил аргачлалаар малын түүхээдийг гараар боловсруулан өдөр тутмын хэрэгцээний олон төрлийн эдлэл хэрэглэл хийж амьдрал ах уйдан өргөн хэрэгжилж ирсэн уламжлалтай. Бод малын үс ноос хялгас хөөвөр арьсгээд ашиглагдахгүй зүйл гэж ёороогүй. Суран эдэллэн монголчуудын нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд хамгийн өргөн хэрэгцээтэй бүтээгдэхүүнд тооцогддог ба. Энэ удаагийн хичээлээс суралцагч та монголчуудын гараар хэмжих урт багны хэмжүүр, гангийн тухай ерөнхий ойлголт, үхрийн ширээр сур боловсруулах уламжлалт аргачлалууд, зүсэлт хийж ганцхан сурыг элдэх, ногт зангидах, хазаар зангидах, чөдөр зангидах, улам жирэм зангидах, дөрвөлжин суран ташуур зангидах аргачлалд суралцах болно. Суралцагч та бүхэн хичээлийн явцад дэлгэцэнд гарчваа зөвлөмжүүдийг бичиж тэмдэглэж аваад дараа нь өөрийг нь сорьоорой. Суран эдлийг хийхтэн монголчууд шугам метрийг тэр бүр бариад байдаг. Суран эдлэл хийхэд хэрэг болох уламжлалт хэмжээсүүдийг Монгол улсын стандарт хэмжээ зүүн үндэсний төв хэрхэн харьцуулж бодлосныг одоо танилцуулъя. Хуруу 1 хуруу 2 см. 2 хуруу 4 см. 4 хуруу 8 см. Алга дарам буюу 5 хуруу 10 см. Барим үзүүр барим нь 14 см. Төө үзүүр төө 22 см. Тохой мухар тохой 32 см. Алд үзүүр алд 175 см-тэй тэнцүү байна гэж баталжээ. Энэхүү тэр хичээлд оролцогч Ув саймгийн өндөр хангай сумын уугуул ган хуйг сур боловсруулахад тохиромжтой хязаалан үхрийн нэг ширхэг ширийг эмээлт түүхээдийн захаас 30 мянган төгрөгөөр авлаа. Сур хийх шир нь гадны гэмтэл өртөөгүй байх хэрэгтэй. Түүний халимлж зүссэн шир 32 алд боллоо. Ган гэж юу вэ? Арьс ширийг бүрэн боловсруулахаар сэрэг болгодог тусгайлаг найруулсан шингэнийг ган гэнэ. Гандаж боловсруулснаар арьс шир нь элдүүр сайн авах бөгөөд зөөлөн уян налархай, сунамтгай сэрэг болдог. Цагааны шар сун гам бэлтгэхэд шар будаа 1.5 кг буюу 1 хил 500 г, цагааны шар суу 30 литр, ус 12 литр, сүү 1 литр, жамц давс 3 кг, хужир 500 г тус орно. Боловсруулах аргачлал. Усаа буцалгаж, сүү будаагаан хийж, дөнгөж буслангууд нь гаргаж хөргөөд, давс хужир хийж бүрэн устал нь хутгаж битүү таглаад гангийн исэн үнэр мэдрэгдтэл 3 хоног байлгана. Бүрэн исэн ган айрагч үнэр тавь. Торохтой ганг нар дагуулан тавьж борооны ус орхоос хамгаалan сайтар таглана. Үхрийн ширээр сур боловсруулах арга. Монголчууд эр үхрийн шир, шарын ширийг нойтон байхад зүсэж гандахад бэлтгэнэ. Сонгож авсан ширээн юуны өмнө өөхөлж буюу халимлж цэвэрлэнэ. Эрүүл ширэг тарг хүч сайтай, нас бийгүйцсэн үхрийн ширээр суран эдлэл хийх нь илүү тохиромжтой гэж үздэг.
Сур хийх ширийг зүсэхтэн сурны зориулалтаас хамаарч ширээн өөлж, битүү тойруулж цагиргалуулан зүсэх бөгөөд шилбэ, суга, цавны ярьсыг уралцуулан тууш зүсч болно. Зүсэлтийн өргөн нь 4-6 см буюу 2-3 хуруу хэмжээтэй байна. Өөлж халимлсан хавтгай арьсан гадна талаас нь нар зөв тойруулан хурцсан нимгэн хутгаар нэгэн жиг зүснэ. Зүсэлтний жигд хийгдсэн сур элдвэр жигд авдаг бөгөөд ямар ч суран эдлэл хийхэд өн гүзэмж сайтай болдог давуу талтай. Арьсны 100 нурууны хэсэг нь зузаан байдаг тул энэ ширээр гутлын улны ширх хийдэг. Ганд ишиг хурганы арьсыг 3-4 хоногт, хоны маань арьсыг 4-7 хоногт, үхрийн шир болон зүссэн ширийг 7-10 хоног гандахад тухайн арьс шир ганд орж үсэн хөөрч элдэх боломжтой болдог бол тэмээний ширээр хийсэн сур 30-аас 35 хоногт ганд орж элдэх боломжтой болдог. Гандж байгаа арьс ширээн ган бүрэн идүүлтэл нь өдөрт 2 удаа байнга хөдөлгөж байх хэрэгтэй. Монголчууд ган руу бохир гар хийх, хэртэй зүйлээр бутгах зэргийг цээрлэж, гадны хүний нүд орхоос хамгаалж ирсэн уламжлалтай. Гандж байгаа арьс ширээн гараар үсэний зөөлөн зумлахад үсэн аяндаа зумарч байвал ганд бүрэн идүүлжээ гэж үзнэ. Ингэж шалгасны дараа зүссэн ширээн зөөлөн базж, гангаас гаргаад хурц эртэй хутгаар хөөрсөн үсийг өөрөөс гадагшлах чиглэл тусна. Инхүү гандсны дараа зүссэн ширний сур болох анхны боловсруулалт хийглээ гэсэн үг. Үсийн хулсан сураан өлгөж сэврээгээд хонины шар бууцанд 30-аас 40 хоног булаад гаргаж тослоно. Сурыг элтгэхийн өмнө тосолсноор сурны ус даах чадвар дээшлэхээс гадна уян зөөлөн биелэг чанар нь хадгалагдаж сурны эдлэгээний чанар сайжирдаг. Энэ нь тос суранд гүн шингэж элдүүрийн явцад гулгамтгай уян хатан болох нөхцөлийг бүрдүүлдэг. Тосолгонд адууны тос, тарвны тос, өөхөн тос, ясны тос зэргийг хэрэглэнэ. Хэрвээ ширээ хэсэгчлэн зүсэлж хийсэн бол сураан элтгэхийн тулд сурны өөд сур залгаа хийнэ. Залгаа нь цэвэр, элдвэрт саад болохооргүй, бэхлэгээ нь хөврөхгүйгээр хийгдэх хэрэгтэй. Ганцхан сурыг талхитж, ээрүүлдэж, гараар мушгиж элдэнэ. Эдгээрээс талхитж элдэхэд зах мод, дээд гогцоо сур, элдэх сур, доод гогцоо сур, даруулан модны бэхлэгээ, ачаа чулуу эдгээр орно. Талхитж элдэхийн тулд 3 м орчим урт шулуун модыг сонгон 3 үзүүрийн нийлүүлж боож, нөгөө 3 үзүүрийн дэлгэж газарт суйрлуулж шовгор босгоно. Битүүл усан болон залгаа хийж элдэхэд бэлэн сураан 3 модныхон орой хэсгээр битүү гогцооруулан тохож, доод хэсэгт нь хөндрүүлэгч чулуу буюу төмөр бэхлэнэ. Инхүү гогцоо үсэн элдэхэд бэлэн болсон сурныхаа дундуур дарах зориулалтай урт сургаагийн элдвэр мод хийж хөндрүүлэгчийг эргүүлж эрчлээ үүсэнгүүтээ элдвэр модон дээш доош нь талхилахад хөндрүүлэгчийн эргэлтийн хүч элдвэр модны даралтын хүчийг зөв хуваарлан талхилахад утас эрх мэтээр эрчлээ үүсэн сур элдэгдэнэ. Хөндрүүлэгчийн хүндийн төвийг зөв болоогүй үед элдэж байгаа сур савчж талхилалд жигд болж чаддаггүйг анхаарах хэрэгтэй. Сурыг өөрөнхий чулууг багилж байгаа тэгээд тэр сурандаа бол тэрүүгээ бэхлээд дүүжилж элдэх нь бол яг төвөө олж яригддаг юм учиртай. Төмрийг төвийг нь олж эргүүлээ гэвэл хажуу талаар нь бэхлээд одоо эргүүлэх юм бол төвөө олж яригдах байхаа гэж би бодож байна. Ийм учраас хэрвээ чулуугүй тийм газарт яах вэ гэдэг асуудал гарна. Ургийн термик чулуугаар хийдэг шүү дээ. Ургийн термик зүгээд элдэх юм бол бас одоо төвөө олж яригна гэсэн үг. Ингэж элдэгдсэн сур 4-5 хоногт бүрэн элдвэр авч шаргал өнгөтэй бол. Монголчууд мал маллагааны олон зууны үйл ажиллагааныхаа явцад малыг адуулан маллах, унлаг эдлэгэнд ашиглах талаар олон төрлийн тоног хэрэгсэл бүтээн бий болгож ирсэн түүхтэй. Адууны тоног хэрэгслийг барьж бэхлэх тоног хэрэгсэл, унлагын тоног хэрэгсэл гэж ангилна. Адууг барьж бэхлэх тоног хэрэгсэлд бугуйл, уурга, аргамжаа, өрх, оосор, чөдөр, тушаа, ногт, хазаар орно. Унлагын адууны тоног хэрэгсэлд адууг унаж эдлэхэд ашигладаг хэрэгсэл нь эмээл ташуур ордог. Ногт зангидах. Адууг уях, хөтөлж явах энгийн хэрэгсэл ногт юм. Цулбур тань ногтонд зангидахад 7 м сур орно.
Богино цулбууртай нох зангидахад цулбуурын өөрийн хүссэн хэмжээгээр урт богиныг тааруулахаар зангидж болно. Энэ удаа танд цулбуурыг залгаатай хийх нох зангины харгачлалыг заана. За сурыг дам ба давхар хоёр байдлаар хагалдаг. Энэ аль ч одоо сурыг боловсруулахад гардаг хоёр одоо ийм уламжлалт технологи байна. Давхарлаж хагалахад бол бас төвөгтэй. Энэ зурган дээр бол давхарлаж хагалахад одоо бэрхшээлтэй байгаа учраас энэ хүн бол доороо мод тавиад тэгээд дээр нь сураа тавьж байгаа, дээрээс нь хутганыхаа үзүүрээр дарж хагалж байгаа байдлаа гаргадаж байна. За энд нэг дугуй хийж ирсэн байдаг. Тэгэхээр энэ бол давхарлаж хагалж байгаа нь бол бэрхшээлтэйг одоо харуулж байна гэсэн үг. За сурыг хагалсны дараа бол одоо согооддог. Энэ саяны одоо энэ үйлдэл дээр бол одоо сур тэр хагалсан сурыг согоодоход бол чахарсан дуу гарч байна. Тэгээд бас тэр хагалсан одоо хэсэг рүүгээ бусад сураа оруулж зангидахад бол хэрвээ хагалсан хэсэг нь одоо хэтэрхий бариу юм уу ийм байх юм бол согоогоо чиглэж одоо согооддог. За монголчуудын уламжлал ёсоор тусгай одоо ус тавьж ягаад согоогоо дүрж байгаа чиглэлдгүй байсан. Агуулдуу бол нулимж одоо согоо руугаа нулимаад дараа нь одоо согоодж ийм сурныхаа хагалсан нөхрийг томруулдаг ийм уламжлал технологитой байсан. Энд одоо шаардлага нэрийн сураар. Ингээд нахт бэлэн боллоо. Энэ зэрэг нэг жаахан. Ясалбар эндээ залгал. Тэ нөхт. Хазар зангидах. Морийг унаж эдлэх, эмнэг хангал сургах, зүгшрүүлэх, залах чухал хэрэгсэл нь хазар юм. Хазар нь дам болон давхар суртай байна. Энэ одоо энэ хазар энэ нөгөө давхар сур хазар манай бороо аймаграх өргөн хэрэгэлдэг хазар л та. Монгол хазарын амгай зуузайг төмрөөр бусдыг нь дан сураар хий. Монгол улсын стандарт хэмжил зүйн үндэсний төвөөс хазарны баталгаа хэмжээг улсын стандарт 917-71 гэж тогтоожээ. Хазарын шанааны зуузайд орсон говцооны ирэмгээс хазарын тарихны гол хүртэл урт 400 мм. Хазарын хамрын урт 300 мм. Сагалдарганы говцооны сэжмийн урт 400 мм. Жолооны урт 1200 мм. Уруу үйл ажиллагаа бас байвал одоо энэ бичлэгээс бол одоо зөв болгож ойлгохыг одоо хичээгээрэй гэж хэлэх байна. Жишээлбэл одоо монголчууд бол тэр сурыг хайчилдаггүй, голдуу бол одоо зүсдэг. Зүсэхтэй бол одоо өөлж зүсэх, хагалж зүсэх, туушин одоо зүсэх ийм олон янзын аргуудыг хэрэгэлдэг. Тэгэхээр хайж одоо хэрвээ хайж хэрэглэж байвал энийг бол одоо хурдан төргөн үүднээс гэдэг юм уу, өнөөгийн зах зээл бас одоо олон ширхэг бүтээгдэхүүн гэх үүднээс ингэж ийм үйл ажиллагаа хэрэгжилж байгаа бол энийг зөв талаар нь ойлгохыг одоо та бүхэндээс хүсэж байна. Энэ одоо нэг хазарын тусгаан тэгээд яг нэг алт сурлаач. За сурыг бөөрөнкийлж одоо янз бүрийн ачаа татлахны сур, тэгээд бугуйлын сур бэлддэг. Тэгээд ингэж бөөрөнкийлэхэд бол одоо хэрвээ урт
ийм сурыг өөрөмжлөх юм бол хашааны шонгуудын хооронд татчихагаад татж эхэлж уяад тэгээд тослоод тэгээд нарийнх нь сурыг огцоолж оруулаад тэгээд татж жилвддэг. Тэгэл ингээд зэрэгдээд хэрвээ тослохгүй жилвдэх юм бол сурны гадна талын өнгөн хальс ялрах юм байдал ажилладаг юм аа. За ийм юуны сур байна л да. Энэ чөдрийн сурч байд юм уу? Энэ хазаарын одоо сургуурны сурч байд юм уу? Ийм одоо жижиг суруудыг бөөрөнхийж жилвдэхэд бол энэ хүний үзүүлж байгаагаар хөлөндөө нэг үзүүрийн хөлөндөө эхлээд нөгөө үзүүрийн нэг гараараа атгаад тэгээд нөгөө нарийн жилвдэх сураа огцоолж оруулаад татаж жилвддэг. Мөн одоо тосолж жилвдэнэ гэсэн үг ээ. Энэ хоёрын хооронд ийм л зайтай байт. Хазаарын шана гисгэн. Энэ одоо хамар гэсэн. Тэгээд одоо ишиг энэ бороодлын шана гисгээд Ингээд ерөнхийдөө зэрэг юу шиг хараад толгой хэсэг. Тэгээд энэ юу надад юм. Одоо ингээд энэнтэй юу надад ингэж хазаарын саалдраг энд бол харамга. Одоо хазар хамгааг саалдруудаа хийгээл тэгээд хазар энэ хоёр сорч ингээд нэг нь богинохон энэ болохоор гадна талынх нь энэ дотор талтай орно. Тэгээ богинохон барьж бод энийгээ зүсэж хаглал. Тэгээд энэ юундаа энэндээ хийгээд энэ урт нь гадна талтай. Тэгээд энийг ингэж элинерээс энэ одоо манай монголчууд техник онсын ята их юм гэсэн юм тиймэрхүү л энэ тэ хоёр үзэн хоёулаа энэ хагалснараа гарч ингэж гарч ирэл. Энэ хамгаа энэ багтны толгой ирсэн л хоорондоо ингэж одоо ингэж бод энэ талд нь үдчихэв. Таггүй. Энийгээс ингэж яарис гэж юм.
Энэ бол одоо манай аав энийг энэ нутагтаа нэг сор мор хийжтэй сор өглөөхөө эцнийхээ өхрийг гаргаад сорны ширээний өвдөл сор мор хийхээс өөр хар багасаа л энийг хийж тааж очоо мөрмөл хийж яваас орсон. Тэгээд энэ өөрийнх нь гарснаа дотор дэс нь болол оголжин дотроо хийчихэл. Нарийн үзэр ингээд нэг хоёр талаас нь цаалж хоёр орнол. Тэгээд энэ өд нь гарчихлаа. Арай нэг цэвэрхэн болдог арга л одоо энэ юм байна. Хазар. Гэтэ янз бүрээр зангидчих болно л да. Тэнд нэг огцоо байдэ. Тэгээд энэ талаасаа хийгээд. Энэ талаасаа хийж ингэж гаргаж ирээд буцаага оруулчихсан нэг. Тэгээд эн чинь буцаа шовтрохгүй. За хазаарын зангилааг бол харин орон нутагт өөр одоо хийдэг. Тэгэхээр энд одоо үзүүлж байгаа зангилаа бол зарим талаараа бол энэ хазаарын одоо зангилаанд тохирч байгаа боловч зарим талаараа бас тохирохгүй байгаа гэсэн үзэж байгаа одоо хүмүүс анзаарна. Ингээл нэг хазар. Ингээл мөрөндөө хийгээл ингээл сагадаргаад тал. Чөдөр зангидах. Монгол улсын стандарт хэмжээ зүйн үндэсний төвөөс чөдөрний улсын стандарт хэмжээг улсын стандарт 919 71 гэж тогтоожээ. 3 хос сурыг эрчилж хооронд нь мушгиж хийснийг гурамсан чөдөр гэнэ. Энэ удаа суралцагч та бүхэнд гурамсан чөдөр хэрхэн зангидах аргачлалыг зааж үзүүлье. Хоймсон болон гурамсан чөдрийн Монгол улсын стандарт хэмжээ зүйн үндэсний төвөөс баталсан хэмжээ миллиметрээр илэрхийлэгдэжээ. Чөдрийн алганы урт нь 200 мм. Чөдрийн хөхний урт нь 60 мм. Чөдрийн зөв талын хааны урт 100 мм. Чөдрийн буруу талын хааны урт 130 мм. Чөдрийн сумны урт 550 мм. Чөдрийн чагтны урт 50 мм байна гэж тогтоожээ. Сараа давхар цаалаад энэ одоо ингээд зөвтлээ хаана. Зөвтлээ хаанаа нэсгэн яваарч. Сумныхан сор одоо энэ
Гурамсан ч өдөр идэх ч одоо энэ дээрээс. Одоо бол захтаар яг ингэж хийдэг байхгүй. Захын зүгээр нэг зөрөөр шүлжүүлээ хийдэг. Энэ бол яг манай нутгруу хийдэг уламжлалт аргалтай. Аль нэг нь тасарсан байхад өрөөлтэй юм уу тушаатай болчих ёстой. Аль нэг нь тасарсан ч хоёр хөлний өрөөлтэй юм уу тушаатай байж явах ёстой. Зингэл хаалтай дээ. Ингээд авах энэ хазаагаар орлоо. Давхар та. Энэ идлээтэй. Ямар ч бас энэгээр нэмэрч өдөрхтэй. Бүтэн жил өдөрч шүү. Sütler aksı satır mağaz düdük dağa çarşı gitar koşa tungar hokşa canavar çımındır.
өдрийн зөвхөн модоор хийн. Улам жирим зангидах монголчуудын эрт дээрвээс унлаг ажлагдан хэрэгэлсээр ирсэн тоног хэрэгцээлийн нэг улам жирмийг мөн л сураар хийж амьдрал хөтөн хэрэгэлсээр ирсэн билээ. Даруул улмыг 3, 4, 8-аар сулждаг. Энэ болохоор нэг гоёдлын жирэм гэдэг. Ингээд дөрөөр шүлжээд энэ болохоор оломнууд. Энийг урд хойд 2 болно. Нас суял тэгж жагаад энэ дээрээс шүлж штий юу. Тэгэл энийг хийгээл. Тэгээ өөр юм хийгээл. Тэгээ шүлж эхэлнэ дээ. Энэ ингээ ороогоо татчих нэг судсаа. Ингээд ороод татаад ингээ шилжиж байгаа. Энэ юх болохоор нөгөө оломных нөгөө хил энэ рүүгээ орж татчихсан. Тэгэхээр энэ гаун тасраад байгаа. Бухжуулна. Ерөөсөө нэг эргээл тэ одоо энэ талаа ингэ дарчаад энэ талаар дээгүүр нь гарч ирсэн л тэгээ нөхөр нь цаанаас нь нааш доороос нь дээш нь болж байна. За жирэмний тэр сүлдсэн хэсгийг бэхлэхтэй бол тэр хэдээр сүлдсэн байна тэрнийхээ 2-2-аар нь аваад тэгээд зөрүүлдэж нэгийг хагалж нөгөөх рүү хагалсан нөхрөөгөө бол нөгөө зүрийн шургуулах замаар ингэж бэхэлдэг. Энэ удаа жирэмний тэр хагалж сүлжиж байгаа арга нь бол гэж байна. Гэл 2-2-аар
За ингээл жирэм. Ташуур зангидах. Ташуурыг өдөр тутмын болон гоёлын гэж хоёр янзаар хийдэг. Ташуурын сурыг энгийн болон гөрмөл байдлаар хийдэг. Яг тэнцвэрсэл нэг 8 гэсэн. Одоо энэ сорон ташуур юм. Нэг алт сураар. Яг тэнцвэр. Тэгээд энэ нэгээ сайхан өөг нь авч 8 судастай болгож ирсэн. Тэгээ нэг талаасаа дөрөв гар. Юуныхаа ташуурны сагалдраг нь ингээд сагалдрага хийгээл. Сагалдрага ингэж ширчээд тэгээд одоо ингэж шүлжээл. Энэ нөгөө юу сагалдрагных нь юу вэ штэ? Занглаа. Энэ дотор нь оруулчихдаг. Тэгэхээр цэвэрхэн авдаг. 8-аар ингэж дараал. Тэгээд нэг дараал авчдаг. Энийг юу хэдэн төрлөөс шүлжиж болно шүү дээ. 18-аар шүлжиж, 10-аар шүлжиж, 16. За ташуурын бас тэр олон сураар сүлжсэн ташуурын сүлжээсний төгсгөл гэсэн яг жирэмний сүлжээсний одоо яг энэ төгсгөлийг бэхлэхтэй адилхан гэсэн үг аа. Энийг бол тэр жирэмний сүлжээсийг бол бэхлсэн аргатай адилтгаж ойлгож болно. Тэгээ одоо ингээд 3 баримл байт. Одоо энэ болохоор яг дон зэрэг. Яг дон зэрэг юм та. Одоо энийг энд нь шүлжиж чинь. Энийг энд нь атах нь юугаар. Хэд нөгөө төлөө хоёр орлол. Гэл дундаа дөрөв юм. Ингээд бүрэлж шийдчихсэн юм. Энэхүү тэл хичээлийн эхэнд оролцогч Ганхуйг сур боловсруулахад тохиромжтой хязаалан хүрийн нэг ширхэг ширийг эмээлт түүхэдийн захаас 30 мянган төгрөгөөр авч халимлж зүсгэд шир 32 алдуулсныг суралцагч та санаж байгаа биз? Тэгвэл Ганхуйг хэдэн метр суртай болсон болоо? 32 алд сураар ногт хазаар улам жирм тус бүр хэд хэдэн ширхгийг хийх боломжтойг тооцоолоод үзээрэй. Цулбуур танихтад зангидахад 7 м сураар хул танд хэдэн алд дэлэм сур хэрэгтэй вэ? Бөгөөлийн 9 алд сураар хийдэг. Тэгвэл
хэдэн метр сур орох вэ? Дүүмэн одоо энэ шагтныхаа шилжмийг одоо хамаагүй урт хийх юм бол энэ онгоны хөл ороодаг тийм аюултай байдаг. Тийм учраас би сайхан ийм богинохон байхад одоо их ажил хандаад хоёр өшөө уус. Хэмнэлттэй ашигтай ажиллахыг хүсвэл та өвлийнхөн чинь тэргэлсэн бог молынхан ширийг зөв аргачлалаар боловсруулад тооцоолж хэрэглээд үзээрэй. Та гарын дор байгаа түүхээдэн өөрийн уйгаггүй хөдөлмөр бүтээлч сэтгэлгээний ачаар үнэт бүтээгдэхүүн болж чадах аргуудад суралцлаа. Дахин ургуулan сэтгэн бодоод ажиллаад байгаарай. Таны амьдрал өдрөөс өдөрт өнгөж хаажиж та хинээс ч дутуугүй амьдрч чадна. Танд амжилт ойрхон байна. Сэтгээрээ хөдөлмөрлөөрэй та. Та бүгдийг чадан шүү дээ. Антгаар түмний хүргээр 2 цаг бачгаар янзгандаа нарийгаар хурдандаа суулгаар сумдаа түмнээ гамбар суулгаар хурдан цаг надад алдаасаар аргаар цаатаа Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн эж бүрэн үйлчилгээгээр хангах төслийн хүрээнд боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяа Алдан бус боловсрол зайны сургалтын үндэсний төвийн гэгэрл студид бүтээлээ 2010 он